2026 оныг нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. За энэ ажлын хүрээнд Эмэлт эко аж үйлдвэрийн паркийн зүгээс өнөөдөр арширны үйлдвэрлэлттэй уулзалт зохион байгууллаа. Улаанбаатар хотын 20-р онд байралтай байгаа арширны үйлдвэрүүд Эмэлт эко аж үйлдвэрийн парк нүүрс шилжиж ирэх бэлтгэл ажлыг хүрээнд ингээд өнөөдрийн орол зохион байгуулагдлаа. Эмэлт эко аж үйлдвэрийн паркт байршин үйл ажиллагаа эрхлэх арширны үйлдвэрүүдэд маань үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нэг тулгамдаад байгаа асуудал нь үйлдвэрийн зураг төсөл боловсруулах ажил байгаа. Энэ тал дээр Эмэлт эко аж үйлдвэрийн парк үйлдвэрүүдэд дэмжих үйл ажиллагааг нь хурдан эхлүүлэх үүднээс хүнсгүүдийн аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам болон төвийн бүсийн хөнгөн үйлдвэрлэлийн цогцлбор парктай хамтраад тухайн парк дээр боловсруулагдаж өмнө нь хийгдэж магадлагдсан аршир боловсруулах үйлдвэрүүдийн зураг төслийн ажлуудыг өнөөдөр аршир боловсруулах аж ахуй нэгж үйлдвэрүүдэд танилцуулж ажиллалаа. Өнөөдрийн хурлаар бол гол зохион яригдсан асуудал бол дархны арширны үйлдвэрийн паркт хийсэн зураг төслийн ажлуудыг манай Эмэлт эко аж үйлдвэрийн паркт бас хөдөө аж ахуй яам мөн манай Эмэлт эко аж үйлдвэрийн паркийн санаачлагаар энд энэ нүүж ирэх үйлдвэр компаниудад танилцуулж байна. 2026 оны 4-р сараас эхлэн Эмэлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болох дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. За үүнтэй мөн зэрэгцүүлээд бид аршир заводноос боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлыг мөн эхлүүлэх мөн 2028 онд дуусгах нүүлгийн шилжүүлэлтийн ажлыг мөн дуусгах юм төлөвлөлтөд ажиллаж байна.